Сайн байцгаана уу бүгд өнөөдөр өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээрээ би та хэдтэй жолооны дөрмийн шалгалтын тестийн шалгалтыг үзүүлэх гэж байна. Би одоо 4 сарын 8-ны өдөр Монгол жолооны үнэлгээ, Герман жолооны үнэлгээ болгож солиулах дөрмийн шалгалтаа өгөх гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрэндээ ингээд бүр ингээд бэлдээл яваад байгаа байхгүй юу. Ингээд сандраал бэлдээл ингээд яваад байгаа. Тэгээд нэг юм апаар бэлддэг байхгүй юу. Тэгээд тэрнээсээ ингээд та нарт сонирхолтой гэж бодлаа. Хэрвээ та нар ингээд Германд жолооны үнэлгээ хийх гэж байгаа эсвэл Монгол жолооны үнэлгээ, Герман жолооны үнэлэх болгож солиулах гэж байгаа ч юм уу те. Тэг ингээд дөрмийн шалгалтаа өгөх мөх болохоор ямар асуултууд орж ирд юм бэлөө гэж сонирхож ивэл энэ бичлэг та нарт хэрэг болно хаа гэж найдаж байна. За тэгээд өнөөдөр болохоор 3 сарын 31-ний өдөр ингээд 8 хоногийн дараа би шалгалтаа өгнө гэсэн үг. Тэгээд одоо жолооны үнэлгээ ингээд солиулах хүртэл гарсан зардал гэсэн бичлэг тусдаа орно. Яг би жолооны үнэлгээ авч дуусаад нэгтгээд оруулахаар байгаа. Тэгээд тэр хотл ийм тэгээ шалгалтын талаар мэдээлэл оруулж байна. Хэрвээ та нарт таалагдах юм бол яг уу дахиад нэг ийм шалгалтын талаар бичлэг хийж оруулж болно. Тэгэхдээ ямар ч энэ бичлэгтэй хүмүүс хэрэгтэй байхыг бүгд харцгаая. За тэгээ би ингээд жоохон хэлмэн орооцолтой байж магадгүй шүү. За би өнөөдөр өглөөний ээлжтэйсэн. Тэг өнөөдөр бол миний 6 дахь өглөөний ээлжсэн. Биш 5 дахь хагасаа бүтэнсэн нэг дэх 2 дахь өнөөдөр ч өдөр ахгүй 3 сарын 31-ний өдрийн 5 дахь өглөөний ээлжсэн. Тэгээд өглөө 4:30-аас сэрүүн байгаа. Тэгэхээр миний хэл жоох ингээд явж явах одоо ярьж явах явцад ингээд зууралдаад ч юм уу эсвэл ингээд жоохон сонин монин яриад байж магадгүй. Энэ бол ядралтын. Тийм болохоор та нарыг ойлгож хүлээж аваарай гэж хүсэж байна. Тэгээ би маргаашнаас ингээд одоо харж байгаад тэгээ би маргаашнаас шөнийн ээлжтэй байхгүй юу. Тийм болохоор өнөөдөр ингээд жоохон гүрийж 2 цаг хүртэл ингээд сэрүүн байжгаад тэгээд маргаашны хүмүүс ингээд их унтчихвал шөнийн ээлжинд маань зүгээр ах гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм болохоор би ингээд гүрийж байгаа. Окей. За тэгэхээр одоо энэ чэнэс шууд компьютероо одоо бичиж байгаа ийм бичлэг орох болно. Let's go. Шалгалтанда тэнцэх хэсгийг харцгаа. Яна тэнцэхгүй бол бүр онгойлох бах та. Гэтэ би тэнцэнэ тийм ээ бич чадна. За надад одоо тэгэхээр компьютерийн камераар бичигдэж байна гэсэн үг. Тэгэхээр чанар нь ингээд жоохон муудаж харагдаж байвал би тийг хайхаарай гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдөө шалгалтаа бэлддэг аппликейшн руугаа орцгоё. За ингээд та нарын харж байгаа ч л одоо энэ сайт байгаа Go Drive Bus гэдэг энэ аппликейшнээр энэ сайтаар ороод ер нь л ингээд шалгалтанд бэлдээ явцдаг байгаа. Би бол ингээд ихэнхдээ iPad-н дээр эсвэл автобус унаанд явж байхдаа утсан дээр ороод бэлдээд явдаг байгаа. За ингээд сайт маань ингэж харагдаж байна. Тэг энэчнээс ингээд хэрэгтэй мэдээллүүдээ хараа авчиж болдог байхгүй юу? Одоо энэ Leonvel тэгэхээр одоо сурж байгаа талбар маань гэсэн үг шалгалтуудаа энээр орж болно. Ороод ингээд хийж болно гэсэн үг. Энийг термин ихээр ямар цаг одоо надад өгөгдсөн бэ гэдэг одоо тэд нэр байгаа. Тэгээ энэ конто гэхээр одоо хэдэн төгрөг би одоо төлөх ёстой энэ дээр гарч ирнэ гэсэн үг. Би одоохондоо төлбөр төлөх ёсгүй төлбөрүүд бүгдийг төлсөн байгаа учраас энэ дээр 0 байна гэсэн үг. За ингээ олон юм ярилгүй бүгдөө шууд нэг шалгалт өгч үзье заяа. За ингээ хэлж байгаа одоо зууралтаж байна ингээ миний мэдсэн нэг аяга нэг балгаадах юм. За Leonvel би одоо сурах талбар руу орлоо. Тэнгүүд ингээ гараад ирдیں۔ Одоо энэ шалгалт маань болохоор шалгалтанд бэлдэх асуултууд маань нийтдээ 1169 шиг асуулт байгаа. За амар их байгаа зү. Би одоо Монголд 2017 онд жолооны шалгалтыг өгж байхад ямар асуулт ирж ирснийг бол үнэхээр санахгүй байна заяа. Тэг хэдэн асуулт ирж ирснийг ч санахгүй байна. Ямар ч амар амархан л байсан. Би 4-ийн шалгалтыг эхнийхээ өгөлтөөр өгөөл тэнцчихсэн байхгүй юу. Тэг юм одоо ийм 1169 асуулт те гонч өсөм ламничууд ямар бүр амар юм бэ гэж. Тэг ингээд энэ асуултууд нь одоо энэ дээр харагдаж байгаа нь уг нь энэ хажуудалтай байдаг байхгүй юу. Тэгээ бүгдийг нэгээд дуусчаар ингээ энэ баруун талдаа гараад одоо бүгдийг нэгээд дууссан гэж харуулж байгаа. Тэгээ ямар нэгэн асуулт буруу хариулчих юм бол энэ дээр ингээд гараад ирдэг. Тэгээ тэрийг дахиж тавтаж хийж болдог нэг зүгээр. Тэгээд энэ 1169 асуултаа дахиад ингээ 2 дахин хариулж болно. Энэ дабл чекцсэн. Тэгээд надад бол тэр нь хамаагүй. Тэгээд одоо тэр юуныхаа тестийн шалгалтыг одоо энэ дээр орж хийнэ. Бүгдөө орж нэг шалгалтыг хийцгээе. Prüfung starten шалгалтаа эхэлцгээе. За нэг шалгалт болохоор ингээд нийтдээ 45 минутын хугацаатай яг жинхэнэ шалгалт нь тэгээ 30 асуулт орж ирнэ. Энэ нь болохоор зураг холилдсон, бичлэг холилдсон, тэгээд 3 ийм хариулттай асуулт. Тэгээд бас шууд ингээд тоомоо өгөх тийм асуултнууд орж ирнэ. Тэгээд асуулт болгон маань ийм юутай байгаа, пункттай, оноотой. Одоо энэ асуулт тэгээд ийм 2 оноотой асуулт байгаа. Нэг шалгалтын дээр нийтдээ 10-аас дээш 10 онооноос дээш алдах юм бол тэнцээгүй. Ингээд 10-аас доошогоо болон 10 онооны алдаа хийх юм бол ингээд тэнцэнэ гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ шалгалтын асуултын оноо их чухал гэсэн. За энэ гэхэд одоо 2
оноотой асуулт. Ямар асуулт байна? Wie weit darf eine Ladung über die Rückstrahle nach hinten höchstens hinausragen, ohne dass eine Kennzeichnung erforderlich ist? За ингэж байна. Одоо ингэж машинда нэг ачаад явж штэ тий. Тэгээд энэ ачаа одоо хэр хойшоогоо ингэж одоо давж болох вэ? Ямар нэгэн тэмдэг шаардлагагүйгээр гэж байгаа байхгүй юу? Энэ чинь болохоор ямар нэгэн тэмдэг шаардлагагүй ч юм байна. 1 метрээс нь санагдаж байна. 1 метр хүртэл бол ингээд тэмдэг шаардлагагүй хойшоогоо 1 метр ачаа авч явж болно гэжсэн баха. За ингээд дараагийн асуулт. Womit müssen Sie bei derartigen Querungshilfen rechnen? За зураг одоо үзэх ингээд зураг байгаад зураг ингээд томруулаа харъя. За энэ болохоор одоо явууны зам байна. Тэ энэ дэр нэг явуун зам гарах га байж байна. Энд нэг дугуйтай хүн гарах га байж байна. За Монголд одоо ийм зурагтай асуултууд нэг байд юм болов уу? Байхгүй бах тий. Намайг одоо тэр үед өгж яхад байгаагүй санагдаж байна. За зураг харцсан. Одоо асуултаа уншсан. За одоо энэ юун дээр зам гаралтын одоо явууны энэ замын юун дээр анхаарах вэ гэж байгаа байхгүй юу? Нэгдүгээр хариулт нь Fußgänger beachten stets Vorrang den Fahrzeugen. Явган хүмүүс машины одоо давуу эрэхтэй байдал тий одоо эхэлж явах эрхийг анхаарна гэж энэ л үгүй. Явган хүмүүс бол шууд л гарна. За дугуй унж байгаа хүмүүс шууд одоо бас замыг ингээд туулнаа. Ямар ч одоо анхаарч хамааргүй гэж байна. Яг зөв тэгнэ. Тэгэнгүүтээ 3 дахь хариулт нь явган хүмүүс ингээд ерөөсөө л одоо машинаас өмнө л гарах хэрэгтэй гэж бодоод ингээд явна гэж байна. За энэ бол зөв. За тэгээд юу ачи за ажуулт нь монголоор орчуулж явах байх уу? За ингээд та нарт юу ачиж байгаа юм гайг баха. Орчуулад явж байгаа юм гайг байж магадгүй тий. За дараагийн асуулт. За бүгдөө зураг үздэхий. За би ингээд далтай явж байгаа юм байна. Тэгээ нэг цасны тэмдэг байна тий. Тэгээд жоохон уул өөдөө тэнгууд энд нэг юм цастай юм байгаад байна те зам нь. За гээ. Тэнгууд асуулт нь би одоо энэ үед яг яаж зөв явах вэ гэж байгаа байхгүй юу? Verhalten гэдэг энэ үг байгаа. Энд чинь болохоор одоо бие авч явах гэж явдаг. Би хүн дээр бол би одоо машин барьж байгаа үедээ яаж бие авч явах гэхгүй шүү дээ. Би одоо яаж машина барих вэ гэж явна гэсэн үг. Тийм болохоор энэ нөхцөл байдал би машина яаж одоо барих вэ, зөв барих вэ гэж орчуулаад явъя. За нэгдүгээр хариулт нь ich bremse in der Kurve stark ab. Одоо энэ эргэлтэн дээр амар хүчтэй торомслоно гэж байна. Үгүй гэх юм бол гулгах эрсдэл нэмэгдэнэ. Хоёр дахь нь хурдаа багасгана гэж байна. За энэ бол зөв. Тэнгүүтээ гурав дахь нь ich vermeide ruckartige Lenkbewegung гэхээр одоо ийм амар эрс тис одоо өрүүлээ хөдөлгөөс зайлсхийнэ гэсэн үг. За зөв. Гэ weiter цаашаага. За 6 бүгдээр харцгаая. За энэ тэмдэг байна. Энэ тэмдэг болохоор одоо энэ уулзвар дээр би давуу эрэхтэй гэсэн үг. Тэгэхээр би одоо ишээ эргэж байгаа юм байна тий. Тэгэнгүүт энэ одоо миний нөгөө талаас ирж байгаа энэ ч гэсэн одоо давуу эрэхтэй байж таараа штэ. Энэ тэмдэг над дээр байгаа юм чинь энд ч гэсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ автобус бол зам тавьж өгөх ёстой. За бүгдээр одоо тэгээд энэ мотоцикл одоо чигээр явах гэдэг юм байна. Би зүүн ирэх гэдэг юм байна. За яаж одоо машина барих нь зүг бэ? Одоо яавал зүг бэ л гэсэн үг заяа. Нэгдүгээр хариулт нь би мотоциклийг өөрийнхөө өмнөр оруулж явуулнаа гэсэн үг. За энэ бол зөв. Тэгээ би автобуснаас өмнө явнаа гэж байна. За энэ бол зөв. Энэ хоёр дахь хариулт нь. Яагаад гэхээр энэ автобус бол угаасаа зав тавьж өгөх ёстой. Би автобуснаас өмнө иргэн. Энэ мотоцикл болохоор надтай ажиллах юм давуу эрэхтэй те энэ уулзвар дээр эхэлж одоо гарах хэрэгтэй. Гэхдээ чигээр явах гэдэг байгаа байхгүй юу? Чигээр явж байгаа машинууд бол хизээд давуу эрэхтэй байна. Тэгээд би одоо ирэх гэж байгаа учраас энэ мотоцикл зам тавьж өгнө гэсэн үг. За. Тэгэнгүүтээ 3 дахь хариулт нь би автобусын зам тавьж өгнө гэж үгүй. За дараагийн асуулт. Энд одоо ямар нөхцөл байдал үүсч болох вэ гэж бодох хэрэгтэй вэ гэдэг гэсэн асуулт байна. За бороо орж ийн тий. Тэнгүүтээ одоо энэ тэмдэг чинь зам одоо нарийсж байгааг илтгэж байгаа тэмдэг шүү дээ. За ямар ч зэн тэгээд зам дээр ийм навчнууд унтсан байна. За тэгээ одоо энэ дээр ер нь яана гэж бодож машина барих байл гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ нэгдүгээр хариулт нь за энэ дээр нарийсж байгаа зам гэж байна. Энэ бол зөв энэ тэмдгийг ингээ харахаар тийм байгааз. Тэнгүүтээ auf ein von rechts kommendes Fahrzeug.
баруун талаас ийм машин ирэх боломжтой гэж бодох хэрэгтэй гэсэн зөв. Хэзээ нэгт гадаж магадгүй шүү дээ, мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүтээ auf einen verlängerten Bremsweg уртассан торомзны зам гэж энэ зөв. Бороотой юм чи мэдээж хэрэг торомзлох зам уртасаж таарах байх. Жохон логикоор ингэ бодох хэрэгтэй бас заяа. Тэгэд энэ асуултуудыг бас амар сонирхох хэрэгтэй. Ингээ зарим асуултууд нь ингээ нэгхэн үгээр ингээ бүх ингээ хариултыг өөрчилсөн байдаг. Тийм болохоор сайн унших хэрэгтэй. Тэг ингээд харал ингээ сайн одоо сайн төвлөрч чадахгүй юм үед асуултаа ингээ буруу уншаад хариул та буруу сонгох юм үед надаас дундаа гарч исэн. Ингээл 1 2 3 хүн үгний дөрөвтэй байдлаас болоод ч юм уу те. Тэр асуулт энэ дээр гарч ирэх нь яг үнэтэй бүгд харна. За. Цаашаа явцгаая. За. Энэ тэмдэгэн дээр юу үйлчлэх вэ гэж байна. Би болохоор forward гэхээр одоо төрүүлж явах эрх гэх юм уу? За жим энийг одоо forward гэхэд төрүүлж явах эрхэл гэж одоо би орчуулмаар байна. За forward. Тэгээд төрүүлж явах эрхэл гэх юм одоо тий хин төрүүлж явах уу гэсэн л үг л дээ. За энэ тэмдэгэн дээр би одоо хин төрүүлж явах эрхийг өгөх ёстой вэ гэсэн үг. За энэ гурвалжин тэмдэгчин бол ерөнхийдөө чи туслах зам дээр явж гинэ гэсэн үг шүү дээ тий. Тийм болохоор дээдлэлт нь тэмдэг байгаа дээ. Тэгэхээр дугуйтай хүмүүст зам тавьж өгөх ёстой гэдгийг заагаад байгаа мөлөө. За нэгдүгээр хариулт нь би зам тавьж өгөө тэгээд энэ дээр анхаарах ёстой гэж байна. За нэгдүгээр хариулт нь болохоор зөвхөн төв зам дээр явж байгаа. Одоо төв зам дээр давуу эрхтэй явж байгаа. Зүүн талаас болон баруун талаас ирж байгаа машинууд дээр харнаа гэж байна. Одоо энэ дээр нүү гэж байгаа зөвхөн гэхээр үгүй. Тэн дээр зөвхөн анхаарахгүй. Одоо энэ дугуйны тэмдэг авч ирсээс дугуй ирнэ гэсэн үг. За den Radverkehr дугуйн замын зүүн тал болон баруун талаас ирж байгааг анхаарна гэж байна. За энэ зөв. Тэгэнгүүтээ энэ Verkehr mit Elektrorollern одоо нөгөө түрээсэлдэг гоолор байдаг шүү дээ. Тийм юм тавьж байгаа хүмүүс бас зам тавьж өгнө гэсэн. За одоо энэ дээр энийг анхаарах хэрэгтэй. Ich muss Vorfahrt gewähren. Машинуудад зам тавьж өгнө гэдэг ч одоо угаасаа энэ дээр ингээд гараад ирсэн байхгүй юу. Тийм болохоор би одоо энийг дуулах хэсэгтээ эргэлдэж байна. Одоо энэ дээр dabei nur гэхээр зөвхөн болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр би энийг баг дуулахгүй байна. Ингээд цааш яваад үзье. За was gilt hier? Энэ дээр одоо юу үйлчилж байна вэ гэж байна. Одоо энэ тэмдгийг л харах юм байна л да. Чигээр явж болно, тэг зүүн тийш явж болно гэж штэ. Тэг би ингээд төв зам дээр явж байгаа юм байна. За харъя. Rechts abbieger dürfen fahren. Энд нэг ногоон гэрлэж чадсан юм шүү дээ. Тийм rechts abbieger баруун тийш ирэх машинууд бол ирж болох л байгаа байхгүй юу? Тэгэхээр бусд нь болохгүй гэсэн үг. За одоо энэ болохоор бичлэгэн асуулт байна. Ингээд энэ бичлэгэн асуултыг нийтдээ 5 удаа үзэж болдог. Тэгээд тэрний дараа яг нэг удаа үзсэн ч болно. Тэгээд нэг удаа үзчихэд юугаа бүр ингэ асуултаа хараагүй ч юм уу тийм байх юм бол 5 удаа үзэх боломжтой байдаг. За ингэ явж байна. Би 40 км/цагтай хотын төвд яваад байгаа шүү энэ да. Хойно урдаас явж байгаа машин алга хойно нэг юм тэрэг явж байна. За энэ машин ингээ ирэглээ. Тэнгүүтээ нэг хойш ухардیں۔ За энд нэг мотоцикл явж байна. Энд дэр харъя. Одоо үдцсэн учраас ингээд заавал дахиж үзээд авах шаардлагагүй гэж асуултандаа хариулъя. За би одоо энэ дэр яаж машинаа барих вэ гэж байна. Одоо энд нэг машин ингээ хойшоо ухрах гэдэг учраас би мэдээч хэрэг юу байна. Одоо жоохон удаан яваад тэгээд тоормцлоход бэлэн байдалтай явна гэсэн үг. Энэ бол зөв. Тэнгүүтээ хоёр дахь нь gleichmäßig weiterfahren гэхээр яг ингээл хурдаа барайл явна гэсэн үг. Үгүй яагаад гэхээр энэ аюултай. Тэнгүүтээ гурав дахь нь nach links ausweichen гэхээр одоо зүүн тишээ ингээд жоохон ингээ хазаана гэсэн үг. Болохгүй яагаад гэхээр энд одоо мотоциклтэй хүн явж штэ. Тэгэхээр аюултай гэсэн үг. Тэгэхээр ингээ зөвхөн жоохон ферцээг орно гэхээр одоо ингээ жоохон болно гэсэн үг. За юм. Тэнийг одоо монголоор юу гэх юм бол бас. Ингээ би заяагүй ингээ нүд орж ирдэг юм аа надад. Тэгээд саатна тийм саатна гэсэн үг. Ингээ саатаад тэгээд тоормсох бэлэн байдалтай байна гэсэн үг. За. Ингээ дараагийн асуулт. Дахиад бичлэгэн асуулт байна. За бичлэгээ сайн ийшээ харж агаад сайн харсангаа дахиад үзэхээс. За би ингээ 40-тэй явж байгаа юм байна. За түрүү энэ талтын тэмдэг байсан тэрнээс л болох бах та. За одоо энэ зам маань ингээ жоохон орондоо нарийнхан болох юм байна. Тэгээ 30 км/цагийн уртаа явах юм байна. За энэ талд нэг юутай дугуйтай хүн яваад байна. Энэ талд нэг тэнхэр машин байна. Тэ. За ингээ асуултаа харцгаая. За энэ ч одоо ингээ яагаад жоохон саадах вэ? Тэгээд тоормслоход бэлэн байдалтай явах вэ гэхээр хинээс болох вэ гэхээр би энэ фүүскенгээс бол болохгүй, явган үнээс болохгүй. Энэ ногоон автомашинаас бол болохгүй, энэ гурав дахь ногоон автомашин гэж байна. Энэ дугуйн жаг үнээс л болно гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр хариулт. За. Дараагийн асуулт. За, ер нь яаж машина барьж явах нь ингээд урдаас одоо ингэж харж мэдэж машина барьж байгаа одоо ийм юмд орох вэ гэж байна.
За энийг би яг гээд Welches Verhalten ist beispielhaft für vorausschauendes Fahren? Vorausschauend ч одоо ингээд урдаас хараад ингээд одоо хүмүүсийн одоо зүйлийг ингээд ажиглаад машина барина гэсэн үг. За би тэгтээ ингээд монголоор орчуулъя. Тэгэхээр юу гэж гарч ирэх нь би бас утга алдаатай орчуулж магадгүй штэ. Уран жолоодох ямар зан үеийн үлгэр жишээ. За Google Translate бол годлаа юм байна. Уран жолоодох ч гэх шиг. За тэгэхээр одоо ингээд урдаас харсан ингээд одоо ийм жишээ байдлын ийм машина барих чинь ямар машин барилдвал одоо энэ гураас сонгох юм байна. За нэгдүгээрт нь би одоо ингээд боломжоор ингээд төрүүлж одоо зам тээврийн хөдөлгөөний өөрчлөлтүүдийг ингээд өөрчлөлтүүдэнд хариу үзүүлж машина барина гэж. За энэ бол зөв. Тэнгүүтээ хоёр дахь нь за би өөрийнхөө замын хөдөлгөөний одоо ажиглалтыг яг миний урд явж байгаа машинаар л ингээд хязгаарлана гэж. Тэгэхээр үгүй. За гурав дахь нь ich versuche die Absichten anderer Verkehrsteilnehmer möglichst frühzeitig zu erkennen. За би одоо өөр хажууд замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн одоо ямар үйлдэл үзүүлэхийг ингээд боломжоор таних гэж хичээнэ гэж байгаа байхгүй юу? Тийм. За ингээд цаашаага. Wann wird ein Überholender gefährdet? Wenn der Eingeholte. За асуулт бол гүйдэж төрүүлж байгаа хүн яг хизээ аюултай байдалд ордог вэ? Хэрвээ одоо гүйдэж төрүүлэгдэж байгаа машин одоо энэ үйлдэлүүд айл нэгээс нь гарах юм л гэсэн үг заяа. За нэгдүгээрт нь одоо гүйдэж төрүүлэгдэж байгаа машин хурдаа нэлээд хүчтэй багасгах юм бол гэж үгүй. Энэ бол хамаагүй. Хоёр дахь нь болохоор өөрөө тэр гүйдэж төрүүлэгдэж байгаа машин гүйдэж төрүүлэхээр одоо игнэгээ солих гэж оролдох те игнэгээ солих. За энэ бол угаасаа надад аюултай шүү дээ. Би ингээ гүйдэж төрүүлэх гэжсэн чинь нөгөө миний гүйдэж төрүүлэх байгаа машин дахиад гүйдэж төрүүлэхээ хажуугаар ингээ ороод ирэх юм бол тий асуул болох аюултай. Тэнгүүтээ намайг ингээ гүйдэж төрүүлэх гэж байхад ингээд хурдаа нэмээд байх юм бол бас надад аюултай мэдээж хэрэг те. За дараагийн асуулт. In welchen Fällen muss das Überholen abgebrochen werden? За ямар тохиолдолд гүйдэж төрүүлэх зогсох ёстой вэ гэж. Тэг гүйдэж төрүүлж байх хавцтай ингээд зогсох ёстой вэ? Ямар тохиолдолд гэсэн үг. За гүйдэж төрүүлэгдэж байгаа машин энэ төрний асуулт ижилхэн юм байна л да. Гэхдээ нэг хоёр үг нь өөр л байгаа заяа. Гүйдэж төрүүлэгдэж байгаа машин хурдаа бүр ингээд огцон багасгах юм бол гэж нүггүй. Wenn durch unerwarteten Gegenverkehr Gefahr entsteht. За төсөөлөггүй байсан өмнөөс ирж байгаа тээврийн хэрэгслүүдтэй замын хөдөлгөөний нөхцөл байдлаас болоод аюул үүсэх юм бол гэж. За мэдээж ирэх юм бол зогсох хэрэгтэй шүү дээ. Тэнгүүдээ нөгөө гүйдэж төрүүлэгдэж байгаа машин хурдаа бүр гинт нэмэх юм бол гэсэн үг. Окей, энэ бол зөв гэсэн үг. За. Би одоо энэ маусаараа ингээд хөдөлгөөд явчих. За тэгвэл одоо би энийг уншиж байгаа гэхэд ингээд хөдөлгөө явчих. За тэгвэл та нарт бас ойлгомжтой байж магадгүй. За, дараагийн асуулт. Ингээ яриад хийхээр амар уддсан юм байна. Энэ хардаа 29 минут гэж. Би өгнөл нэг шалгалтыг өөрөө ярихгүйгээр их юм бол нэг 10 минутанд л хийчихдэг байхгүй юу? Одоо бараг 10 минут ч хүрдэггүй юм. Яриад хийхээр ингээд амар уддсан юм. За яг гэхдээ. Ja, weshalb kann Überholen auch auf übersichtlichen und geraden Fahrbahnen gefährlich sein? За, яагаад иймтэй бүх юм ингээ харж болж байгаа чигээр явж байгаа юм зам дээр гүйдэж төрүүлэх нь аюултай байж болох вэ гэж байна. За, яагаад гэвэл би энэ өмнөөс ирж байгаа машинуудын одоо эсрэг урсгалын машинуудын хурдыг тэрхий баг гэж одоо өөрөө ингэж бодох юм бол гэсэн үг. Тийм мэдээж хэрэг тэгж хүн бодно шүү дээ. За урдаас ирж байгаа машин хурд багтаал явж ин газ гүцээ төрүүлчихийл гэж хүн бодох бах та. Тийм болохоор энэ зөв. За тэгэнгүүтээ би өөрийнхөө одоо гүйцэж төрүүлэх замыг багаар яг одоо байгаа нөхцлөөс нарай багаар ингэж жоохон тооцох юм бол гэсэн үг. Мэдээж хэрэг бас би бол тэхэл хацаа газ гүцээ төрүүлчих хурдан байх гэж бодголох л та. За тэгэнгүүтээ өөдөөс ирж байгаа машинуудын зайг хитрхи том гэж тооцоолох юм бол гэж юм тийм бас ингээд том гэж тооцоолж байгаад амжихгүй байх юм бол тэгээд аюул бас болно шүү дээ тийм. Тийм болохоор энэ гурлаа зүг гэсэн үг. За дараагийн асуулт. Wann kann es hier zu einer gefährlichen Situation kommen? За энэ нөхцөлд ямар байдалд аюултай нөхцөл үүсэх вэ гэж байна. 6 арцгай гүйцэж төрүүлж болохгүй гэсэн тэмдэг байна. Энэ дугуйны зам одоо энэ дэр дуусна гэж байна тий. Энэ нэг дугуйтан хажууд яваад байгаа юм байна. За одоо ямар тохиолдолд аюул үүсч болох вэ гэж байгаа штэ. Би хэрвээ ингээд ямар ч өөрчлөлтгүйгээр цаашаа машинаа барих юм бол мэдээж хэрэг аюул үүснэ. Тэгэхээр энэ зөв. Ягаад гэхээр энэ дугуйны зам дуусч байгаа учраас энэ дугуйны замын хүн одоо энэ дээр явах юм уу, энэ дээр явах нь гэдгийг бид нэр тааж мэдэхгүй штэ. Тийм болохоор энэ дээр
Хоёр дахь нь болохоор энэ дугуй унж байгаа хүн дугуйны замын төгсгөлд хэрэг зогсох юм бол гэж байна. Тэгээд зогсчлаа гэхэд энэ угаасаа хамаагүй шүү дээ. Тийм болохоор энэ үгүй баха. Нэг орхий гэж бодож байна. 4 хоногийн асуулт юм байна. За дараагийнх нь дугуй унж байгаа хүн миний одоо энэ машин барьж байгаа зам дээгүүр одоо игнэгээ салхих юм бол гэсэн үг. Тэгэх юм бол угаасаа аюул үүснэ. Энэ баг үгүй баха. Би энэ гэхдээ жоохон эргэлзээд байна. За яах ингээ явуулъя. За одоо чи машин барьж байгаа үедээ уцаар ярмаар байгаа юм байна. Тэгээ юун дээр анхаарах вэ гэж байна. Би одоо тийм чанга эргэчгүйгээр уцаар ярьж болно. Хэрвээ миний машин одоо хүний хөлийн хурдсны хэмжээтэй явж байх юм бол гэж байна. Үгүй энэ бол хизээд аюултай. За тэгэнгүүтээ benötige eine Freisprecheinrichtung. За надад одоо юм чанга эргэж хэрэгтэй гэсэн үг. За энэ байж байгаарэ. Энэ чи худлаасан шүү дээ. Тэгэхээр энэ зөв гэсэн үг. Би чанга эргэчгүйгээд ярьж болно. Хэрвээ миний машин яг ийм тохиромжтой газар ингээд зогсоод тэгээ мотороо унтраацсан байх юм бол гэж байна. Энэ баг зөв баха. Ямар ч явж байхдаа бол ярьж болохгүй. Зогссон байхад бол яах вэ? Тэгээ утаар ярьж болох байлгүй дээ. Зүгээр ингээ гартаа бариад. Тийм. За ингээ цаашаа явъя. Одоо ийм шар гэрэлтэж байгаа гэрэл машинд ямар юуг анхааруулж байна вэ гэж байгаа юм. Шар гэрэлтэй. Шар гэрлэр ингээд анивчаад байгаа гэхээр юу гэж болох вэ? Үеийн асуултыг би юусаа хариулж байгаа юм бахта ямар соч юм бэ? Нэгдүгээр хариулт нь болохоор тийм ерөөсөө байдаггүй өргөнтэй машинаас одоо ингээд анхааруулж байгаа юм байна гэж юм. За хоёр дахь нь болохоор амар удаан явж байгаа юм тээвэрлдэг машин гэж байна. Одоо нөгөө засвар масвар хийгдэж байгаа газар эсвэл болсон үед ийм гэрэл асч идэг. Шар гэрэл чинь тийм осол болсон үед асч идэг байна да. За энийг л аваа ичээ да. Зөв байгаа да. За энэ асуултыг сайн харж байгаа дараа нь харж авахгүй бол. За дараагийн асуулт. За би одоо энэ дээр аль нь одоо зөв бэ гэж юм заяа. Яаж явах нь зөв бэ? За энэ одоо уулзар байна штэ тий. Энэ нэг юм уулзар байгаа дээ. Энэ машин чигээр явах гээд байгаа маань энэ дугуй унж байгаа хүн ирэх гээд байгаа юм байна. Тэнгүүтээ ямар ч тэмдэглэл бол байхгүй байна. Би болохоор баруун тишээ ирэх гээд байгаа юм байна. Миний хойноос юм балга. За нэгдүгээр хариулт. Энэ цэнхэр машин эхлээд явж болноо гэж байна. Үгүй. Ягаад гэхээр хэрвээ нэг ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй бол энэ германд ийм дүрм үйлчилдэг. Rechts vor links гэдэг одоо баруун нь зүүнээсээ давуу эрэхтэй гэсэн. Баруун талын машин дандаа зүүн талаасаа давуу эрэхтэй. Би одоо энэ цэнхэр ийм том машины би баруун талд нь зогсоод байгааз одоо яг тийм баруун талд нь зогсоод байгааз тийм болохоор би энэ машинаас давуу эрэхтэй гэсэн. За тэгэхээр энэ цэнхэр машин бол эхлээд явах хэрэггүй. За дараагийн асуулт. Дараагийн хариулт. Би энэ дугуй унж байгаа хүнийг явуулах ёстой гэж юм тийм. Яагаад тэгэхээр энэ дугуй унж байгаа хүн чинь чигээр явж байгаа. Тэгээд энэ уул зүрийн өмнө талд дугуй унж байгаа хүнийг бол хизээч гүйцэж төрүүлж болохгүй. Ер нь уул зүрийн өмнө бол хүнийг гүйцэж төрүүлж болдоггүй гэж санаж байна. Тийм болохоор дугуй унж байгаа хүнийг явуулна. Ингээд бусад хариултууд нь одоо юу ах байгаа учраас таарахгүй байгаа учраас түүнийг хариулт. За дараагийн асуулт. За одоо ийм төв зам одоо давуу эрэхтэй замыг би одоо ингээд гарах гэж байгаа юм байна. Би болохоор ингээд туслах зам дээр явж байгаа гэсэн үг юм байна л да. Тэгэхээр бусад машинуудаа ингээд зам тавьж өгнө гэсэн үг. За би одоо ийм машинаар ингээд тийм одоо тэр төв замыг ингээд überqueren гэхээр одоо ингээд дайраал гарах гэж байгаа юм байна л да. Тэгэнгүүт миний харах өнцөг ингээ хоёр талынх нь одоо парклсан байгаа машинуудаас болоод ингээ жоохон хязгаарлагдсан байгаа маань. Тэгэхээр одоо би яах ёстой вэ гэж байна. Нэгдүгээрх нь энэ хариулт нь би одоо энэ юу руу энэ уул зурлуу ингээ болгоомжтойгоор орно гэсэн үг. Тэгэхээр энэ зөв. Энэ тэгээд хоёр дахь нь би одоо юугаар сигналаар энэ хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст одоо ингээ анхааруулна гэж нүггүй. Сигнал өрөөсөө дарж болохгүй. Манай монгол шиг сигнал дарж солиот юм шиг явдаггүй байгаа. Тэгээд сигналыг бол үнэхээр аюултай нөхцөлд одоо дарна гэсэн үг. Тийм болохоор сигналаар дарахгүй. Тэгээд уул зургийг ингээд маш хурднаар гараад явна гэж нүггүй. Тийм болохоор нэг хариулт нь зөв байна. За. Энэ тэмдэг одоо юунаас сэргийлж байна вэ гэж байна. Чод мэдээж гулгаж байгаа л машин шүү дээ. Тийм болохоор нойтон байж магадгүй баг. За. Нэгдүгээр хариулт нь арх утсан машин барьж байгаа хүнээс гинэ үгүй. Хоёрдугаарх нь одоо гулгах аюул ийм юутай зам дээр бохирдсон зам дээр
гулгах аюул гэж байна. Тэгэхээр энэ бол зөв. Тэнгүүдээ нойтон одоо ийм зам дээр бас ийм гулгах аюул гэж байна. За энэ хоёр бол зөв. Дараагийн хариулт. Welche Kraftfahrzeuge sind vom Verkehrsverbot энэ нэг Umweltzone гэсэн балиар асуултыг одоо яана. Ямар машинууд одоо ийм Umweltzone гэхээр одоо Umwelt гэдэг чинь монголоор юу вэ? Одоо байгаль дэлхий гэж орчуулах юм шиг. Орчин. Тийм одоо энэ эргэн тойрны орчинд ийм Umweltzone гэж одоо ингэрмэнд байгаа байхгүй юу? Тийм нэг амар утаа айдаг машинууд тэр зон руу одоо орж болдгоо, тэр бүс рүү орж болдгоо ч юм уу те. Ийм машин ийм одоо юунаас ямар машинууд одоо ингээд бүр юмсан авагдсан бэ? Одоо ямар Welche Kraftfahrzeuge sind vom Verkehrsverbot für Umweltzonen grundsätzlich ausgenommen? Тэгээд ийм байгаль орчны бүс гэж орчуулах юм ба штэ. Ийм байгаль орчны бүсээс ямар машинууд ерөнхийдөө ингэж чөлөөлөгдсөн байдаг вэ гэсэн. Бусад машинууд бол бүгдөө нэг юм тэмдэгтэй явах шаардлагатай байдаг байхгүй юу? Тэр нэг юм ногоон өнгөтэй тэмдэг гэдэг санагдаж байна. Паскал надад дээр үзүүлсэн юм. За Krankenwagen im Einsatz, alle Kraftfahrzeuge der. За энэ хоёр л гэж санаад байна. Эхнийх нь энэ хоёр дахь нь болохоор одоо эмнэлгийн машин те. Яг нөө тохоогоос явж байгаа эмнэлгийн машин тэгэнгүүтээ im Land- und forstwirtschaftliche Zugmaschinen. Энийг одоо юу гэж орчуулсан? Land- und forstwirtschaftliche Zugmaschinen. Тийм нэг урт машин. Хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн машин гэж эднэр одоо яаж харагддаг юм бэ харъя л да. Эднэр л юм байна л да. Эднэр ингээд одоо тэр бүсээс ингээд авагдсан л гэж орчуулах юм бата. Миний санаж байгаагаар энэ хоёр л гэж бодож байна. Ингээд зарим асуултыг бүр ингээд үнэхээр чэйжлэхгүй л болохгүй асуулт байгаа. Зөв бүр ингээд амар тоотой асуултнууд тэгээд нэг иймэрхүү техникийн асуултнууд эсвэл нэг ийм байгаль орчинд холбоотой ийм асуултнууд бүр ингээд чэйжлэхгүй болдгоо заяа. За энэ хоёр байхаа гэж бодож байна. Яана би шалгалт нэр тэнцэхгүй бол яана. За ингээд юу вэ? За одоо энэ бичлэгийн асуулт байна. Аагүй би чинь 50-таа яваад байна. Урд нэг машин яваад байна. Энд нэг дугуйтай машин явж байна. Энэ ингээд зам би одоо энийг гарахын тулд энэ дугуйны замыг жоохон давхалчаад байгаа юм шүү дээ. Тийм болохоор одоо би яаж явах вэ гэсэн асуулт ирэх баг та. Би одоо энэ дугуйтай хүнийг юу аа гүйтэж төрүүлнэ гэж үгүй. Яагаад тэгэхээр дугуйтай хүнийг гүйтэж төрүүлэхэд хот дотор болохоор 1.5 метрийн энэ хэмжээг барих хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор би одоо тэр юуг барьж чадахгүй учраас би гүйтэж төрүүлэхгүй. Би одоо явж байгаа хурдаараа явна гэж энэ үгүй гэх юм бол би одоо энд бас аюул үүсгэн энэ дугуйтайнд. Тийм болохоор би хурдаа жоохон багсгана гэсэн үг. За. Би одоо харанхууд ийм сонин хөдөөний зам дээр л яваад байгаа юм шиг гэн тэнгүүтээ ийм нөгөө холын гэрэл биш яг ойрын шөнийн гэрлээ хасаачаад явж байгаа юм байна. Тэнгүүтээ би яг ямар нөхцөлд зогсож чадах ёстой вэ гэж байна. Ямар замын хооронд одоо зогсож чадах вэ гэж байна. Тэнгүүтээ ойрын гэрлийн асууж явж байгаа юм ч одоо би ойрын гэрлийнхаа хүрх хэмжээний хүрээнд л зогсож чадах байлгүй дээ гэж бодож байна. Яана үди энэ шалгалтанд тэнцэхгүй яж тийгдэх үү. Die haben außerorts eine Panne. За би одоо ингээд нэг хотоос гадуур явж исэн чинь миний машинд ийм асуудал үүсчихжээ. Тэнгүүтээ миний машин одоо нэг ийм эргэлтний өмнө зогсоод байгаа юм байна. Машин зам дээр. Тэнгүүд энэ дээр одоо яг юу зөв бэ гэж байна. Би одоо юу яах вэ? Нөгөө нэг Van West гэхэр нэг юм анхааруулах нэг юм нөгөө барилгын ажил хийж байгаа ч юм уу эсвэл нөгөө замын ажил хийж байгаа хүмүүс нөгөө юм гэрэлтдэг юм өмсөд дээ шүү дээ нэг юм весттэй. Оо тэр ч юу гэдэг лээ весттэй гэж одоо би танд үзүүлээ. Весттэй гэж монголоор юу лээ. Тэгээ тийм яг гэж юм уу тий. Хантаац тий. Ийм тий одоо ийм ойд гэрэлтийн хантаац өмснө гэж юм тийм одоо тэхэн зөвлөл ах тэгэхгүй бол шүн ойлоос хэцүү шүү дээ тий. Шүн гэдэг нь мэддэхгүй байгаа учраас одоо тэгнэл гэдгийг сонгоё. Тэнгүүтээ машиныхаа юуг яана. Аюулын гэрлэг асаана. Зөв. Өөрийнхөө машины араас 100 метрийн зайтай нөгөө ийм одоо машин эвдэрсэн шүү тий гэдэг ч юм уу. Баталгарсан ч гэдэг ч юм уу ийм тэмдэг гэдэг шүү дээ. Тэр тэмдэгээ ингээд байширлаа гэж. Тэгэхээр энэ гурлаа зөв. За. Wie hoch darf eine rote Leuchte die? За энэ асуулт ихтэй мэдэхгүй юм биш яана. Ийм хойшоогоо илүү гарсан одоо ачааг тэмдэглэж байгаа
ийм улаан гэрэл машины замаас хэр өндөр одоо ингээд байршуулагдсан байх ёстой вэ гэж байна. Бочорт. 250. Яана шид энийг мэдэхгүй шүү дээ. 2 м машин чи одоо надаас ингээ өндрөөл явчих шүү дээ. Тэгэхээр 150 яг энгийн машин тэгэхээр хэрэггүй гэсэн. 2 м болоо 2 м 50 болоо. 250 л аваа ичи да. Яана нэг л муу болоо авчлаа шүү. Одоо 6 асуулт үлдсэн. Яана 14 минут үлдсэн байна шүү дээ. Чалцаарай л. За, equal system гэдэг ийм систем яг бүр амар хэцүү ослын үед яг ямар үйл ажиллагаа одоо юу тавья, функцион тавья, тэг ямар үүрэг тавья гэсэн үг. За, тэнгуүтээ ийм систем одоо машин болгонд нэг ийм систем байд юм шиг байна. Энэ систем нь болохоор машин байрлаж байгаа байршлыг юу явах бах, зааж өгөх бах. Тэнгуүтээ осол болсон цагийг заад юм болов уу? Заадаг юм болов уу? Заах хаа заад төчд ингээ мэдээллийн юугаар заагаад өгчихгүй л үүдээ тий. Автоматар ингэж явчлаа гэж бодоход чинь тий. Цаг хугацаанд зааж өгөх хаа. За. Өвлийн дугуйтай зуны цагт явбал одоо ямар юу тохиолдох вэ гэж байна. Тэнгүүд өвлийн дугуйтай зуны цагт явж штэ. Тийм болохоор ямар хэцүү юм бэ? Дураг. Бензин хэрэглэх юм нэг систем болов уу? Maybe. Тэнгүүтээ Reifenverschleiß. Дугуй одоо нөгөө Reifenverschleiß тэгээд verschließen гэдэг чинь нэг юм юу байхгүй юу? Тийм дугуйны илэгдэл өндөр болно гэсэн үг. Тийм зүг баг. Тэрнээс биш энэ хоёр дахь хариулт одоо юм илүү доктортой машин барих нэгснэ гэсэн үг бол байхгүй хаа. Дуны цагт өвлийн дугуйтай яваад хар тий. Keine Ahnung мэдгүй байна. За ингээд цаашаа явъя. За би одоо нэг юм чиргүүл авч явах гээд байгаа юм байна. Тэгэнгүүтээ энэ хизээ юм илүү дахиад нэг юм тойл хойдлын хардаг юм тойл манай машинд ингээд байх ёстой вэ гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт эхний хариулт нь замын хөдөлгөөний явц нь одоо тэр нэмэлт ийм тойлгүйгээр анзаарах боломжгүй байх юм бол гэж байна. Тэгэхээр одоо зүг баг тийм би анзарч чадахгүй юм жаа тойл хэрэгтэй шүү дээ. За wenn es sich хэрвээ энэ одоо амьдрдаг чиргүүл байвал тий амьдрдаг чиргүүл нөгөө амар том нэг чиргүүл гэдэг шүү дээ тий. Тэр чиргүүл байвал эсвэл нэг юм одоо түрүүний тэр хөдөө мөдө ашигладаг машинуудын чиргүүл байвал мэдгүй байна. За дараагийнх нь чиргүүлийн ачаах юм одоо флэш гэхээр одоо юм энэ нь тий газар нь гэсэн үг одоо флэш талбайных нь өргөн нь 1.5 өндөр нь 1 м-ээс ихсэн байх юм бол за энэ нэг тийм ойролцоос асуудаг шүү. Энэ ч гэсэн нэг ойролцоос асуудаг шүү. Бараг гурлаахаа. За дараагийн асуулт. Ямар их чиргүүлтэй асуулт орж ирдээ би. Ингээд эднэр ингээд яг ийм нэг юм юутай юм шиг байгаа. Нэг юм чиргүүлтэй асуултууд ороод ирвэл амар их чиргүүлтэй асуулт ороод ирнэ. Эсвэл ингээд тоомо бодох хэрэгтэй асуулт ороод ирвэл амар их тод асуулт ороод ирнэ. За ёо. За Sie möchten einen Anhänger führen. За нэг чиргүүл авч явах гэдэг юм байна би чинь. Тэнгүүд би одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Тэнгүүд би одоо ийм хамгийн юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Анхангилаас ямар хэцүү юм бэ? Гурлаа юм шүү дээ баг. Чирэг тээврийн хэрэгслийн чирэг боломжтой юу гэнэ? Чирэг хүчин чадал нь за баг тийм баха. Тэнгүүтээ нөгөө куплон гэхээр тэр машиныг тэр чиргүүлтэй нь холбож байгаа нэг юу байгаа байхгүй юу? Тэрний одоо чадвар нь хэр байх юм гэдэг тий. Тэгэнгүүтээ чиргүүлийнхаа хэр их ачаа авч явах чадaltaйг ингээ бас мэднэ гэсэн үг. Бараг гурлаа хаа. За нэг юм дөрвөн дугуйтай нэг юм хурдан явдаг мотоцикл шиг юм байдэн штэ нэг quad гэд. Тэрэн дээр тэрийг унжаахтаа юу анхаарах вэ гэж байна. Нэгдэх нь болохоор толгойдоо зүүдэг нөгөө хамгаалалт байдаг тэрийг зүүн гэж байна. Тэр бол үүрэг гэж байна. Тэгэнгүүтээ яг машин барьж байгаадаа ижлэн гэж энэ нь бол үгүй амар хурдан байна штэ тий. Тэгэнгүүтээ эргэлт дээр ийм quad гэдэг ийм дөрвөн дугуйтай мотоцикл одоо ийм унах аюултай гэж аахгүй юу кип нэхэр тэгэхээр энэ бах. За дараагийн асуулт. Йоо ийм техникийн асуулт орж би яг боожгүй санагдана. Тийм ямар тохиолдолд одоо тоормсоо ингээд заавал туршиж үзэх вэ гэсэн үг одоо. За тэгэхээр маш удаан ингээд зогссны дараа гэж аахгүй юу. Машин чинь ингээ гадаа амар ч юм уу тэ удаан зогссон байвал мэдээж үзэх шаардлагатай.
Мотор oil wechsel. Моторынхоо тосыг солисны дараа хэрэггүй гайг баха. Тэгээд өөр машин өөр хүнээс авч ивэл гэж байна. Тэг ингээ солилцооныхоо үед гэж байна. За энэ бараг зүг бах. За ингээ болсон заяа. Одоо яана би одоо үнэхээр айж байна. Би сая хэдийн асуултан дээр ингээд амар мэдэхгүйсэн шүү дээ. Яана. За одоо абгаб. Би одоо нүдэн анжаа утдаг. Дуусгана. Verstanden. Тэнцчлээ. Ёй. 9 алдаа тэгтээ аслаас юу юм шүү те кнап байсан юм шүү ойролцсон юм шүү ёо гончиг сумлаа наа гэж ийм техникийн асуултан дээр бис үнэхээр ингээд айдаг заяа. За ямар 3 асуултан дээр одоо ингээ харж байгаа ш 3 асуултан дээр би алдсан байхгүй юу? Ямар 3 асуултан дээр алдсан юм. За шалгалтын дээр бурхан минь ийм балиар чиргүүлний асуултууд бити ирээсэ бурхан минь гуйж байна шүү. Ёо. За тэнийг харъя. Нөгөө тэр шар тэмдэг гэдсэн тэр чи одоо юунаас анхааруулт ингэсэн би чи нөгөө зөвхөн осол болон нөгөө маш зам засж байгаа хүмүүсээс одоо анхааруулж байгаа гэдсэн үгүй юм байна. Бүгднгөөс нь юм байна. Ийм тийм сонирн байдаггүй урттай машин дээрч байд юм байна. Ингээд удаан яваад байгаа том юм тэвэрлж байгаа юм машинууд дээрч бас ийм шар ийм блинклейт гэхлээр одоо ингээд байн ингээд асч идэг юм гэрлэх сүг ийм шар байн асч идэг гэрэл юм байна л та. За мэдээд авчи. За чэйжлэх нүг уу юу 1160-аас асуулт ч бид бүгдийг хэлж чадахгүй шүү дээ. Миний хадзал одоо мэдэх бата тэр өмнөх өрөөнд бурхандаа залбирж байгаа унтахгүй бол. За дараагийн асуултан дээр нь юуг алдчихъя. 1.5-аас дээшээгээ тэр нөгөө гэрлийг яах юм бэ? Окей, нөгөө юу? Машин чи ингээ хойшоогоо илүү ачаатай байх юм бол ямар ч 1.5 гэх нэг хэлээ авчи. Готол ойгтой. Да. Окей. Зарим нь гээд үнэхээр бас ингээд герман хүмүүс болохоор ингээд зарим нүднээс ойлгохгүй. Тэгэхэд энэ минь ихэд яг нэг юм ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхэд тэр замаас дээшээгээ тэр илүү гарсан ачаанууд тэр яг хэр өндөрт тэр гэрлийг байрлуулсан байх ёстой юм байл гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ би өөрөө тийм илүү ачаад явж үзег болохоор миний тархинд ингээд төсөөлөгдөхгүй байгаа байхгүй юу? Ойлгож байна уу та нар? За дараагийн алдсан асуулт нь энэ байна. Зимэгт нь тийм нэг чиргүүл авч ямаар байгаа юм байна. Тэнгүү те нөгөө ямар тохиолдолд илүү тол авч явах вэ гингүүд би ч нэг гурван сонгоцсон чинь нэг л зүг байж. Тэгээ бусад замын оролцож байгаа хүмүүсийгээ одоо тэр машинуудаа нэмэлт толгүйгээр хэрэг анзаарах боломжгүй байх юм бол юу юм байна л да. Окей. Verstanden ойлголоо. За, ерөнхийдөө юм байна. Энийг амар удамжлаг болж байна тий. За ингээд танад би өөр бас сонирхолтой юмнууд үзүүл. Нэг амар хурд үзүүлчих заяа. Энд дээр бас ингээд сонирхолтой хийж болдог юмнууд нь юу вэ гэхээр одоо энэ Spielwiese гэдэг тийм тоглоом маягаар хийж болдог. За одоо шалгалтын хамгийн хэцүү 10 асуулт гэж байгаа хгүй бүгдөө энийг нэг хийгээд үдээ заяа. Хамгийн хэцүү 10 асуулт хаана вэ? Энэ топ 10 гэж байгааз. Энэ дээр ингээд дараад оръё. За тэгэнгүүт wie weit muss man beim Parken außerorts vom Andreaskreuz mindestens entfernt bleiben. За Andreaskreuz гэхээр одоо нөгөө богоонууд явдаг зам байдэн штэ. Ийм зам хэрвээ нөгөө ингээ хаагдчих юм бол одоо ер нь тийм замуудын урталд нэг юм Andreaskreuz гэдэг нэг юм тэмдэг байдаг байхгүй юу? Тэр тэмдэгний өмнө хэрвээ одоо богоон хэрвээ ингээ явах шаардлагатай бол тэр тэмдэгний өмнө ингээ хүлээдэг байхгүй юу? Монгол тийм байдаг гэсэн мэдэхгүй. За би одоо танд үзүүлээ Andreaskreuz гэж. Энэ ийм тэмдэг байхгүй юу? Одоо ийм богоон байгаад ийм богоон явдаг замын яг энэ урталт нь ингээ байждаг. Хэрвээ энэ нөгөө богооны ингэж доошо буудаг юм ингээ бууцсан байх бол энэ тэмдэгний өмнө буух хэрэгтэй. За асуулт болохоор хотоос гадна ийм тэмдэгний өмнө дор аж хэдэн метр одоо ингээд зай авч иж машина парклах ёстой вэ гэж аахгүй юу? За энийг бол би чийдэлсэн. Үнэхээр бүр чийдэлсэн. Энэ ингээд баян гэрдэг. Тэгэхээр хотоос гадна бол 50 м-ийн зайтай байх ёстой. За тэгээд хариултаа ингээд харах юм бол ингээд зүг байна гэсэн үг. Чи яг өнөөдөр 1169 асуултаа бэлдэж байхдаа яг ингэж харагдаг. Түрүү нөгөө жоохон шар тоонтой харагдсан шүү дээ. Тэр шар тоон ч болохоор яг шалгалтын дээр тэгж харагдана гэсэн. Тэгтээ юугаар жолооны курс болгон өөр үт юм билэ. Би нөгөө Саалман найзынхаа гарсан ч бас өөр л байсан. За дараагийн асуулт. За эхний асуулт нь ямарсан чадчихлаа. Топ 10 хэцүү асуулт юм. Дараагийн асуулт нь. За тэнгууд саяны асуулт яг ижлэхэн асуулт гэхдээ хотын төвд гэсэн үг. Хотын төвд болохоор 5 м байдаг гэж би бас чийдэлсэн байгаа. Байна. За. Бусны зогсоолын одоо тэмдэгний өмнө болон хойно
хэдэн одоо ямар хэмжээтэй зайд парклж болохгүй вэ гэж байна. Автобусын тэмдгийн өмнө болон хойно одоо ер нь ингээд 15 м орчимдоо яаж болдгоо парклж болохгүй. Зүбэн. За. Зүүхнийхээ ана парк möglich одоо. За би ингээд машина парклах гад баруун талд ингээ хайгаа яваад байгаа юм байна. Хоосон зай ч юм уу те. Тэнгүүд shit энэ юу байлаа. Замын баруун талд миний хувьд одоо парклах гад байгаа ингээд хажууталд маань дугуун зам байгаад байгаа юм байна. Тэнгүүд би хичнээн метрийн зайд уулзуураас өмнө парклж болохгүй. Энэ 8 м-ээсэн санагдаад шүү. Юм баха. Зүбэн. За тэнгүүтээ ийм одоо нөгөө ачаа ачсан байгаа машин байгаа шүү дээ тий. Энэ ачаа маань хэр урт одоо хойшоогоо ингээд илүү гарч болохгүй одоо ямар нэг илүү тэмдэг шаардлагагүй гэж байхгүй юу? Энэ болохоор 1 м байгаа. Бас читэл. Ингээ болоо юм энэ 10 асуулт. Би 10 асуултанд бүгдэнд харилцсан юм уу? Вау. За тий одоо нөгөө буруу хариулсан асуултууд маань бүгдөө энэ дэр гараад ирдэг. Энэ хараа. 3 асуулт буруу хариулсан. Төрний шалгалтнаас хариулсан 3 буруу асуулт байгааз. Энд чинь нөгөө юу байсан шүү дээ. Энэ дэр юу байлаа? Шална. За. Тэнгүүдээ дараагийнх нь түрүүний нөгөө 10 хэсэг асуулт гэдсэн тэгээ бүгдөө сая алийг нийчлээ. За тий одоо энэ дэр эн чинь ингээ баян солигдоод байт юм бах та. За яж халууттай шүү амир хэрэгдсэн ч. Дараагийн энэ дэр одоо юун юун дээр анхаарах вэ гэж энэ болохоор за одоо нэг ийм шулуун шугамтай байгаа юм байна. Эн чинь одоо гүйцэж төрүүлж болохгүй тэнгүүдээ хажуудалтай юмтай байгаа юм. Энд ч байлаа. Удаа явж байгаа машинууд баруун талд энийг ашиглах хэрэгтэй гэж энэ бараг зүг байсан баха. Тэнгүүтээ энэ хоёроос баха. Би энийг бас чэйжилсэн санагдаад би энэ дөрөнгө амар алдчихсан энэ баха бараг. Зүг байна. Тэрэн асуултыг бүр үнэхээр чэйжлэхгүй болохгүй. Яаж үсэнийг хараадах юм. Би өнөөдөр үсээ явж тайралсан байхгүй юу? Ийм жоохон хэлбэртэй болгосон ингээ уртыг нь үлдээгээд тэгээд ингэж нэг жоохон шатлуулж тайрсан байхгүй юу? Жоохон өдөрөөс нь хассан болохоор одоо нөгөө гэмтэлтэй юмнаас явцсан байхаа гэж найдаж байна. За ээж танаас одоо ингээд Б энтер гэдэг байгаа. Энэ Б нь болохоор бас арай жоохон өөр асуултанд гарч ирдэг. Энэ Б гэдэг нь юу гэсэн үг лээ? Г гэдэг нь болохоор Grundstoff. Б нь одоо юу байлаа мэдэхгүй байна. За одоо энэний 10 асуултыг хариулцаа тэгээ бүгдөө болъё. За би чадарч байна. Миний хэлж жоохон болж байна. За антиблокио систем гэдэг энэ ABS систем ямар сайн талтай вэ гэж байгаа байхгүй юу? Энд дээр болохоор энэ хурдан хүчтэй тооромжлох тэгтээ юу яаж бол хүчтэй тооромжлонгоо нөгөө юугаа өрүүлээ ингээд эргүүлж болох нь боломжтой гэсэн үг. Тэгээ хоёрдугаар хариулт нь дугуйнуудын тийм бүр амар хүчтэй ингээд эргэх нээс сэргийлнэ гэж энэ бол биш. Тэнгүүтээ эргэлтэн дээр тоормслоход одоо ийм унах аюулнаас сэргийлнэ гэж нүггүй. Тийм болохоор тоормслоод тэгээд нөгөө өрүүлээ эргүүлж болох нь болохоор энэ зөв гэсэн үг. За. Дараагийн асуулт нь. За би одоо 50 км/цагийн уртаа яваад байгаа юм байна. Тэнгүүдээ би одоо реакцийн үзүүлэх гэхээр одоо реакцийн хариу үйлдэл үзүүлэх 1 секундын цаг байгаа. Тэнгүүдээ би энгийн тоормслолт хийж байгаа юм байна. Тэнгүүдээ миний зогсох зам одоо Faust формул гэхээр одоо юм өгцсний юм дүрэн байдаг байхгүй юу? Тэрний дагуу хэдвэ гэсэн үг. За анхаалтай вег чинь болохоор реакцонсвег буюу одоо хариу үйлдэл үзүүлэх зам дээр тоормслох зам хоёрын нийлбэр байдаг. За тэнгууд тоормслох зам болохоор хурдыг 10 хуваагаад тэрийг үрждэг нь хурдыг 10 хуваасантай байдаг заяа. Тэгэхээр 50-ыг 10 хуваагаад 5 дахиад 5-аар үржинэ гэсэн. Тэгэхээр 25. За энэ болохоор тоормсны зам. Тэгэнгүүтээ хариу үйлдэл үзүүлэх зам маань болохоор хурдыг 10 хуваагаад 3-аар үрждэг заяа. Тэгэхээр 50-ыг 10 хуваахаар 5, 5-ыг 3-аар үржихээр 15. Тэгээд өмнөх зам маань 25 байсан гэж 25 дээр 15-ыг нэмээд 40. Ингээд 40 м гэсэн үг. Зүг бэ. Энэ юу ингээд та нарт ойлгохгүй юм би яг хажуудалд нь ингээд нөгөө текстээр оруулж байгаа ийм дүрмүүд байт юм бил. Энэ одоо Монголд ийм дүрм байт юм нэ да байдгүй. Ийм тий хариу үйлдэл үзүүлэх зам одоо энэ юунаас нь хурднаас нь ингэж тооцоолох тий. Тэг ингээд тоормслох зам. Тэг яг жинкнээс зогсох зам. Тэнгүүд ингээд аюулын тоормслолт хийвэл яах юм гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү Монголд байдаг болов уу? Над дээр бол намайг шалгах гэж байгаа хөдөл байгаагүй. Йоо. За
Тэгэнгүүтээ энэ дээр ингээд би бас тоглож болдог байхгүй юу? Энэ дээр хардаа ингээд миний 2-оос илүү алдсан асуулт гэж байгаа байхгүй юу? Энэ дээр ингээд 6 удаа алдсан байна, 7 удаа алдсан гэдэг ч юм уу те. Тэгэнгүүтээ энэ асуултуудыг бас ингээд юу атсан байгаа. Ангилдсан байгаа. Тэр Faust formula гэдээ одоо түрүүн тэр тоо бодогдсон тэр байна шүү дээ тий. Тэд нар чи энд явж гин. Тэгэнгүүтээ одоо тоотой холбоотой асуултнууд гэхэд эднэр байна. Тэнгүүтээ энэ болохоор одоо зам тавьж өгөх дүрм мөрөмтэй холбоотой. Тэнгүүтээ энэ болохоор замын хөдөлгөөний тэмдгүүдтэй холбоотой. Тэнгүүтээ энэ болохоор одоо юунууд бичлэгэн асуултнууд энэ төргээд ингээд ерөн сортыг нь болоо сайхан ангилж байгаа асуултанд хариулт явцдаг. Би өнөөглөхэд энэ асуулттай тоон асуултнуудыг ажилдаа явж байгаа самдаа бүгдийг хийсэн. Ер нь бол гайг байсан. Гэтэ ингээд энэ тоон асуултыг танаас харлаа штэ амар их баадтэй. Зарим дүр ингээд үнэхээр чийдэлж чадахгүй за. Тэгэл ийм л андаа найзуудаа. Тэгээд танарт энэ эндээс ингээд нэг хараад нэг юм жоохон юу авах боломж гарсан баха гэж найдаж байна. Энийг хараад нэг юм жоохон барагцсан авах боломж гарсан байхаа гэж найдаж байна тий. За нэг юм шалгалт чи ийм хүү явд юм бэ шүү гэд тий. Тэгээд ад зүсэрээ найзуудаа 7 хоногийн 8 хоногийн дараа өгөх шалгалтанд байна. Тэгээд гайгүй гарч ухаа гэж бодож байна. Тэгээд нэг хэлмээр байгаа юм. Манай нөгөө Саалма найз чинь Мароккоогоос ирсэн шүү дээ. Тэгээд шалгалтаа болохоор юу Марокко хэл дээр өгж байгаа юм билээ. Тэгж болох юм билээ амар гоё гац. Англи дээр бас өгж болох юм билээ. Тэгээд намайг очиж бүртгүүлээд болохоор ямар хэл дээр өгөх ингэ асуусан. Миний англи хэл чинь бүр герман хэлнээсээ 7 хонд ор шүү дээ. Тэгээд бүр хэцүү болохоор герман хэл дээр өгөө гэд. Тэгээд ихэнх ингээд орнуудын сонголт байж идэм билээ. Хятад баг байжсэн байхаа. Тэр манай Монгол бол угаасаа байхгүй ойлгомжтой. Тийм болохоор би ингээд герман хэл дээр хийж байгаа. Тэрнээс биш харж байгаа тэр нэг хэлнийхэн сонголт Монголд байж байгаа юм бол тэр бүрээ хийжүүл их зүгээр юм шиг байна лээ. За ийм л андаа тэгээд энд Германд байгаа жолооны үнэлгээ авчихсан хүмүүс маань энэ бичлэгийг хэрэг үзсэн бол та нар хэддэг удаагийнхаа шалгалтын дээр жолоон дээр тэнцсэн бэ гэдгээ бичиж үлдээгээрээ. Тэгвэл ингээд хараад бас эхний удаа гараад тэнцсэн хүмүүсээс хараад урам авах юм билүү тий. За ингээд бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Хэрвээ та нарт энэ бичлэг ингээ хэрэг болсон бол би дахиад нэг иймэрхүү бичлэг хийж болно. Тэгээд одоо ер нь унтида нойр ингээд нүд анилдаж байна. Та нар харж байгаах тийм ингээд амар нүд анилдаж байна юу. Гэтэ өнөөдөр ингээд нэг хүртэл ингээд ер нь гүрийчмээр байна. Болвол одоо бичлэгээ анзлаа. Яа тэгэхээр би маргаашнаас эхлээд 3 өдөр шөнө ээлж таахгүй тийм болохоор шөнө ээлж эхлээл миний ингээд хамаг сайхан нойрны циклус бүгд ингээд өстө хойлодж мэлдэ сайхан болдог байхгүй юу. За тийм л энэ бичлэг та нарт маань таалагдсан бол гоё лайк дараарэ. Тэгээд subscribe дараарай. Тэгээд гоё комент бичүүлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.